Хинтээ аймгийн анхан болон Даазаалда шатны шүүхүүдийн товч танилцуулга. Ардын эрх төрийн ёсонд нийцсэн шүүхийг жинхэнэ ёсоор нь байгуулах, шүүн таслах шин цааз хуулийг тогтооход 1925 оны эцсээр хуралдсан улсын 2 дугаар их хурал түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ хурлаас гаргасан тогтоолыг үндэслэн Монгол Улсын засгийн газрын гишүүдийн 1926 оны 4-р сарын 16-ны өдрийн 15 дугаар Улсын баг хурлын тэргүүлэгчдийн 21-р хурлаас аливаа шүүн таслах газруудыг шинжилэн байгуулах тухай дүрмийг баталж 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулах тухай шийдвэр анх гарч ижээ. Дээрх аливаа шүүн таслах газруудыг шинжилэн байгуулах тухай дүрмийн үндсэн дэд 1926 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тэр үеийн хан Хинтээ уулын одоогийн Хинтээ аймагт ардын шүүх байгуулагдаж эдүгээ 100 жилийн ойтойгоо залгаж байна. Шүүхийн анхны гэр. Ардын шүүх нь анх гэр контортой морин өртөгөөр явж шүүн таслах ажиллагааг гүйцэтгэж байсан бөгөөд шүүхийн дарга, байцаагч, галж гэсэн оронтойтой үйл ажиллагаагаа эхлүүлж хошооны шүүгч төшмөлийн үүргийг хошооны дарга байцаагч төшмөлийн үүргийг цэргийн хэлцээний дарга гүйцэтгэж хошооны хурлаар сонгогдсон ардын төлөөлөгчид гэргийг таслан шийдвэрлэхэд оролцож байсан нь Хинтээ аймагт ардын шүүн таслах газрын эхлэл суурьнд тавигдаж байсан байна. Шүүхийн барилга. Хинтээ аймгийн шүүхийн байр нь 1971 онд прокурор, шүүх, өмгөөлийн контор нэртэйгээр ашиглалтанд орсон бөгөөд 2007 онд 3 давхар болгож өргөтгөл хийсэн 1650.8 м2 эзэмшил газартай 870 м2 талбайтай 2 шүүх хуралдааны танхимтай 2023 оны 11-р сард прокурорын газар шинэ байранд орж шүүх дангаар ашиглах болсон. Хинтээ аймгийн Хэрлэн сумын 4-р багт 2018 оноос 2033 он хүртэл эзэмших 1000 м2 газар, 3-р багт 2025 оноос 2085 он хүртэл эзэмших 5000 м2 газартай байна. Шүүхийн бүтэц бүрэлдэхүүн. Хинтээ аймгийн эрүү хэргийн хэргийн Даазаалда шатны шүүх, Хинтээ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хинтээ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхүүд шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хинтээ аймгийн эрүү иргэний хэргийн Даазаалда шатны шүүх нь ерөнхий шүүгч болон нэг шүүгчтэй. Хинтээ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ерөнхий шүүгч болон нэг шүүгчтэй. Хинтээ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь ерөнхий шүүгч болон 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Шүүгчийн орон тоо. Монгол Улсын их хурлын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн орон тоог шинжилэн батлах тухай 53 дугаар тогтоолоор Хинтээ аймгийн эрүү иргэний хэргийн Даазаалда шатны шүүх нь батлагдсан 4 орон тоогоос 2. Хинтээ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь батлагдсан 3 орон тоогоос 2. Хинтээ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь батлагдсан 8 орон тоогоос 3 шүүгчийн орон тоотойгоор ажиллаж байна. Шүүхийн ерхий зөвлөлөөс баталсан орон тооны дээд хязгаар. Тус шүүхийн тамгын газар нь шүүхийн ерхий зөвлөлийн 2024 оны 9-р сарын 18-ны өдрийн 206 дугаар анхан болон Даазаалда шатны шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинжилэн тогтоох тухай тогтоолоор 44 орон тоотой батлагдсан бөгөөд шүүхийн ерхий зөвлөлийн даргын 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн анхан болон Даазаалда шатны шүүхийн тамгын газрын 2025 онд ажиллах орон тооны хязгаар батлах тухай 43 дугаар тушаалаар 26 орон тооны хязгаарт багтаан үйл ажиллагаагаа явуулж байна. Шүүхийн тамгын газрын бүтэц орон тоо. Хинтээ аймаг дахь шүүхийн тамгын газар нь шүүхийн захиргааны 16, үйлчилгээний 10, нийт 26 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангаж
Шүүн таслах ажиллагаанд тасралтгүй тослолцоо үзүүлж ажиллаж байна. Шүүхийн шинэ барилга. Хинтээ аймгийн засаг дарга болон Хэрлэн сумын засаг даргад шүүхийн барилга барих газрын асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлт хөрвүүлж 5,000 м2 талбай бүхий газар дээр шинэ шүүхийн барилга барих архитектур төлөлтийн даалгавар, барилгын ажлын дулаан, захиалгаан, цэвэр бохир ус, интернет сүлжээний техникийн тодорхойлтыг гаргуулan авч барилгын зурагт онцгой байдлын газар болон эрүүл мэндийн газраар холбогдох норм дүрмийн дүгнэлтийг гаргуулan барилга барих урьдчилсан нөхцөлийг бүрдүүлээд байна.